За амралтын өдрийн мэндэргийн үзэгчтэй. Та бүхэн маань амралтынхаа өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Манай танаа тооны нэвтрүүлгийн бас нэгэн шинэхэн дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэхээр зураглаач Алтанхүү бит хоёр ажиллаж байна. За гадаа хавар болоод янзын сайхан байна. Мэдээж уран цаг ирж байгаа юм чи бүх улс амьтны сэтгэл санаа сайхан уужраад сайхан байна. За дээрээс нь бас мэдээж одоо ковидын хөл хороо тавигдсан байна. Гэсэн хэдий ч та бүхэн бас хайртай бүхнийхээ төлөө аюулгүй байдлаа бүрэн хангаж одоо ажил хөдөлмөрөөр ирэхлээрээ гэдгийг бас нэвтрүүлгийнхаа зүгээс одоо уриалж байна. За өнөөдрийн сайхан нартай өдөр бид нар бас нэгэн маш сонирхолтой түүхийг өгүүлж чадах бас улс орныхоо бизнесийн салбар дотор бас манлайлж яваа нэгэн залуугийн хоны гэж бодож байна. Би бол зөвшөөрөл уцаар яриад авчихсан байгаа. Одоо ажил дээр нь бид ирсэн байна. Би бол одоо яг энэ Corporate Connection Center дээр ирчихсэн байна. Дэлчин буухад явдаа гэвэл би чинь яана танай конондо айргийн үнэрт хамар царгаа тудлаа. За бид нар явчихсан зорьсон газар хүрээд ирлээ. Та бүхэн таних бах манай Гамболдох их те. За Гамболдох хаваржаа сайхан байна уу? Сайн байна уу? Сайн байцгаана уу? Хаваржаа сайхан байна уу? Тэгээд одоо бүгдээрээ л нөө ковидын үед ч одоо сайхан гэх нь жоохон бодит байдал дээр хэцүү. Гэхдээ одоо тэгээд амны бэлгээр гэдэг шиг тийм ээ. Окей. За ажил яаж ерөнхийдөө хөл хөрөөтэй байсараад одоо л эхэлж байна уу? Ерөнхийдөө овоогцсон байна уу? Тий төр зүр маска авч тий. Би бол асуудалгүй шүү. Шалгалт шүүлгэнд нь орцсон. Хоороо хэд сэтгүүлсэн. Тий. Миний ч одоо үндсэн хийдэг бизнес чи одоо сүүлийн 14 жил энэ зочд буудлын салбарын чи яг нөө гадны аялал жуулчлал, гадны ажил хэргийн аялал дээр тогтдог. Хурал, цуглаан, концерт гэх нэг ийм чиглэлийн үйл ажиллагаанууд. Тэгэхээр энэ үйл ажиллагаанууд бол үндсэндээ нэг жил хагас зогсон байдалд орчлоо. Энд нөө нэг талаас нь жуулчны улирал уржин жилийн намраас хойш зогсоод одоо бүтэн жил гаруй жил хагастай хүнд байдалтай л байна. Эдийн засаг одоо манай салбар гэх юм. За уул уурхайн салбарт бол би ажиллахаа үйл ажиллагаа явуулахгүй бараг 4 сар болж байна. 4 жил болж байна. Ерөнхийдөө бол Гамболд гэдэг хүнийг бол яг мас бол Алтан дорнд Монгол компаниар бол мэднэ те. Энэ бол уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Тэгэхээр энийг бол одоо сүүлийн 4 жилд Алтан дорнд Монгол компани бол уул уурхайн салбар нь бол одоо та оролцохгүй байгаа мó? Эсвэл болвол явахгүй байгаа мó? Энэ явахгүй байгаа нөгөө өөр дээр нь эзэмшигчээсэн тусгай зөвшөөрлүүдийнх нь нөөц мөөц нь тухайн үедээ нөгөө банк олон одоо байгууллагууд компаниудын хоорондын тооцоо өглөг энэ дээр хуримтлагдсан юм санхүүгийн хүндрэлүүд байсан. Тэрийг тодорхой олборлагч компаниудад хуваалж өгөөд тэр өөр ширийг хариуцуулж өгөөд ийм өрийн менежмент хийх хэлбэрээр нөхөн сэргээл мэгээлтүүдийг гүйцээж хийгээд тэр нэг ёсны энэ компаниас хил ам багтаагаар одоо маш их хил амаа дагуулсан компани байсан шүү дээ. Тэгээд 2010 тэр чинь 11 онд би энэ компаниг авч ирсэн. Тэгээ одоо үндсэндээ 2017 оны 5 сарын 2-нд хамгийн сүүлийн банкны өөр төлбөрийг 100% дуусгаад нөхөн сэргээлтүүдийн бүгдийг хийж гүйцээж өгөөд ингээд үндсэндээ тэр цаг үеэс хойш би одоо тэр уул уурхайн үйл ажиллагаанд манайх энэ Алтан дорнд компани бол тийм уул уурхайн тусгай зөвшөөрөл үйл ажиллагаа юуч байхгүй болсон. Энэ бол нотлох баримттай хөдөлшгүй нотлох баримттай. Тэрнээс биш ч ямар нэгэн одоо нэг тэгсэн штэ гэнэ хоосон яриа биш. Тийм банкны дансны гүйлгээтэй шоронд хийсэн хоригдсон цаг хугацаатай тэр хооронд данснаас мөнгө гарахтаа яг тэр эрх мэдэлтнүүдийнх нь ах дүү туслахынх нь данс руу н орж исэн гүйлгээний баримтнуудтай. Тэгээ энийг харамсалтай манай хууль шүүхийн байгууллагууд хэрэгсэхгүй болгож хоёрчудаа хэрэгсэхгүй болгож байна. Тэгээд би дахиад зарга үүсгдэг. Нэг ийм л байдалтай байж байгаа. Тэгэл яхаа мэдээж хэрэг нийгэм тэр аяараа л угаасаа мэдж байгаа шүү дээ. Манай өөрөө шүүх, хуулийг хянах, мөрдүүлэх, хууль зөрчсөнийг шийтгэх үүрэгтэй мөрдөх, хянах, шүүх ийм 3 институт субъект маань одоо тэр нь одоо ямар байдалтай ямар хүмүүсээс бүрдсэн бэ гэдгийг сүүлийн үеийн
олон нийтийн сүлжээгээр ч гэсэн одоо олон нийт хил тод харж л байгаа шүү дээ. Ямар хүмүүс хоорондоо яаж хутгалдаж, ямар ёс зүйтэй, ямар одоо хэв хэмжээнд яаж хоорондоо уулзах нь бүр хориотой, хянах, шүүх, өмгөөлөх тийм статустай хүмүүс хоорондоо нийлээд одоо хөрхийн нөгөө өөрсдийнхээ ядраас нийгмийнхаа золиос болсон охтуудыг 5-3 цаасаар өргөтөж яаж аарах байгаа. Ийм дүр зургууд, бичлэгүүд бол одоо олон нийтийн сүлжээр ил тод явж байгаа шүү дээ. Энэ бол одоо бас л одоо эвлүүлэг, энийг хэрэгсэхгүй болгоно гэдэг бол бас л муухай басамжлал, доромжлол. Энэ бол одоо улаан цайхан нийгэм бол ийм гэдгийг л зөвхөн дөнгөж сая бий болцсон юм биш. Энэ бол байсан. Улам их оршин тогтноод, улам их хөгжөөд, улам их ингээд үндсээ, улам их гүнзгий нийгэм шигтгэхэд ингээд дагаад л эргэн хүнийхээ хувьд бухимдаад бизнес эдийн засаг гэж нэгдүгээрт хандах тэр салбарын хүн боловч тэхээсээ илүү нийгмийн зөв зохистой чиглэлүүгээ орчих юмсан, зөв голдролтой орчих юмсан бүх ард түмнэрээ нийгмээрээ ингээнд бол нийгэм иргэд өөрсдөө хідвэхтэй байж нэ өөрсдийнхээ итгэл хүлээлийг сонгож явуулсан хүмүүсээ бас эргээд хариуцлага тооцож чаддаг эднэрийгээ бас эргүүлээ татах чадвартай, идвэхтэй, эдний аархал, эдний одоо бардагналыг дарж чадах, эвлэлд нэгдэх чадвартай ийм иргэний идвэхтэй нийгмийн үүсээсэ гэдэг үднээс л одоо бас их цаг заваа гарцдаж, чиглэж анхаарч байна. Бас их хэдийсээ шатааж яваа шүү дээ. Одоо ингээд таны ажил юу нь яаж вэ? Эндээс хоёлаа гараад танах руу шууд хөдлөх үү? Тэгээ одоо нэг угаасаа айхтар ажилласаад байгаа юм алга. Гэхдээ одоо нэг албан ёсоор нөгөө ёс хямбар гэдэг шиг нэг ажил дээрээ ирэх юм. Тэгээ бас нэг хүмүүсээ нэг худлаа өнө ингээд нэг ингэж ял тэгэл нэг харих юм одоо яг үнэндээ одоо айхтар ачаалттай ажиллаад байгаа ажил миний хувьд бол алга. Гайгүй байна. Тэгээ манайх руу явж болно асуудалгүй. Гэр бүлийнхаа хүмүүс та ер нь хилж амжсан байгаа юу, амжиг байгаа юу? Тий, яг хоо манай надад нэг хэд хоногийн өмнө ийм утсаарын хүн ингэж холбогдсон нэг юм ингээд ингээ гэж байгаа ойрноос ингээ гэж байгаа гэж хэлсэн. Окей. Нэг айхтар нэг тийм нэг тавилттай, жүжиглэлтэй байх муухай шүү дээ угаасаа тийм ээ. Тэгэхээр зүгээр та нар юуж бодох хэрэггүй, манай зүгээр тэгэл яваад оч. Манайхан айхтар гоёж гоодоол нүур амаа будаал бүгдээрээ тэнцээ зэгсэл согсоол юу яагаад нүур гараа угаагаад нөгөө хувцас өмссөн юм байхгүй байдаг л гэж. Сая би доороос орж ирж байхад таны өвөгийн зургийн доотлын юм дээр үлгөөтэй байх шиг байна л да. Доошо бууга харахгүй тий. Тэнцээ бас ярьж болно шүү тий. Тий, тэгингээ цаашаа гараа авчи. За. За таны өвөө бол одоо саятан жолооч самбуу гэж хүн байсныг бол хүмүүс сайн мэднэ те. Та бол одоо өвөө эмээ дээр өссөн хөөхд. Тий, би өвөө эмээгийн хүүхэд 3 сартаагаас л өвөө эмээ дээр ирсэн. Тий, манай өвөө ч одоо хуучны хүмүүс л их сайн танил та одоогийн орчин үеийн залуучууд бол мэдэхгүй л байна. Энд ч одоо нэг ясны зам тээвэр хөгжөөгүй цаг үед л одоо энэ одоо өнөөдрийн 21 аймаг буюу тухайн үед 18 аймагт энэ хүмүүсийн амьдралыг залгуулж хүнс, тэжээл, хоол одоо бараа материалыг түгээдэг ийм тээврийн жолооч юм байсан. Тэгэхээр ч одоо зам амч гэж өнөөдрөх шиг юм байгаагүй шүү дээ. Тэгээ ийм болохын Оросын тухайн үеийн зүйл толгойд улсын хийдэг үсийн анхныхан машин тэр ZS150 гэж машин. Модон кабинтай машин. Одоо тэр яг өөрийнх нь умжсэн машины загвараар юм уу те? Тэг яг энэ тэр загвараар яг тэр үйлдвэр дээр нь хийгдсэн. Яг тэр будгийнх нь код модоор нь. Оо за. Энэ машинаар 1 сая км явсан. За. Тэгээд бод фото нь 900 мянга явсан үеийнх нь фото нь. Аанаас юм юу дагуулаад. Энэ машин ч одоо модон кабинтай машин. Энэгээр чинь чиргүүлж чирээд 1 сая км хойноосоо бас баригаад дагуулад. Тэгээ энэ замгүй газараар явж исэн. Хоёр дахь машин үндсэндээ манай хүн чинь нэг 47-8 жил машин барихтаа 2 машин л унж байгаа. Энэгээр бас сая километр явсан. Тэгээ энэ бол зил 130 гээд одоо бас байдаг машин. Мерсер.
Энэний анхны орж ирж ирсэн юм ногоон толгойтой орж ирж ирсэн. Сүүл рүү хөх болоод. Тэгээ сүүл рүүгээ нэг синхэр толгойтой. Цэргийнх нь нэг хар ногоонтой. Эн чинь бол ерөнхийдөө анхны орж ирж ирсэн ийм ногоон толгойтой орж ирж ирсэн. Энэнгээр хоёр чиргүүл энэ чинь өөрөө норм нэг чиргүүлтэй энэ хоёр чиргүүл твшээ өндөрлөөд хоёр чиргүүлтэй явдаг гэсэн юм байна. Тэгээ манер энэнгээр чинь бас дахиад сая километр байсан. Тэгэхээр чи нэг машинаар баг 24 жил 24. Энэ чинь ер нь бол 40 жил явсан. 40 гаруй жил явсан хоёр машин. Хоёр машинаар тийм нэг машинаар 20 гаруй жил. Тийм 20 гаруй жил. Тэгээ манер чи тухайн үед 1963 онд ингэж Хөдөлмөрийн Баатар аваад. Хөдөлмөрийн Баатар чинь Сүхбаатарын одон дагалдтыг. Тэгээ тухайн үед 3 Сүхбаатар. Хамгийн дээдлийн тэмдэг Хөдөлмөрийн Баатар юм уу тийм? Биш. Энэ Алтан соён бичгийн Хөдөлмөрийн Баатар. Тэр улаан далбаачин нөө дайнд оролцож исэн. Хувьсгал тэмцээн хамт. 39 оны дайнд 46 оны чөлөөлөх дайнд оролцож исэн. Хоёрт машины жолооч байсан. Зөв. Одоо БТР, БМП эднэргээд одоо нэг хоёрт машин байдаг шүү дээ, байлдааны зорилттой. Тэрийг барьдаг байсан. Тэгээ 3 Сүхбаатар одонгоор шагнагдчихсан. Тухайн үед одоо яг нэг юм явган яриа байдгийн тухайн үед Сэдэн бал дарга дөрөвтэй байсан болохоор манайш дөрөвтгийн нөгөөгөө ч гэдэг юм уу тий. Нэг тийм нэг яриа мараа бол байдаг. Энэ манай өвөгийн бас их дотны найз олонний танил хүн. Монгол улсын одоо Дандарбаатар. Тийм шүү дээ. Энэ манай өвөгийн их дотны найз юм байна. Одоо энэ яг өвөө биш шүү дээ. Тэгээ энэ үр садна гэдэг одоо энэ нэг ганга мөрөн гэдэг нэг эмэгтэй байдаг шүү дээ яг нөө. Нэг иргэдийн төлөөлөгчд нэр твшээд исэн Баянгол дүүрэн баг. Энийний ч ач охин юм байна шүү дээ Дандарбаатар гон тий. Манай өвөө энэ Дандарбаатар хоёр ч тийм дотны найзууд байсан. Энэ манай юм ээ. Танаа яг энэ офис руу орж ирэхэд доор нөгөө энэ Уругвайн элчин сайд консул гэдэг энэ байранд сууг байна. Энэ Уругвайн консулын газар гэдэг ямар өчтэй хөө Уругвай гэж одоо Латин Америк гэдэг нь жижиг улс. Жижиг улс тий. За залуучууд бол хөлн бөөр мэднэ. Тий. Дэлхийн 2 удаагийн хөлбөмбөгийн авраг. Тэр улсын өрөмжт консул. Энэ ч нөгөө манай улсаас би өөрөө. Энэ манай улсаас өгдөг албан тушаал биш. Энэ тухайн улс нь өөрөө одоо тэр тухайн хүнээ судлаад энэ улсын иргэнийг тэгээд өөрийнхөө итгэмжлэгдсэн итгэлт хүнээ гэж одоо тооцоод тэгээ бас шаардлага болцсон. Тийм, шаардлага нийцсэн. Тэгээд намайг тэр тухайн улсынх нь өрөмжлөлт консулоор 2018 онд тавьж ирсэн. Тухайн улсынх нь ерөнхийлөгчийн зарлиг марилгын тэр гараад тэгээд ерөнхийлөгч нь надад одоо тэр улсын итгэмжлэгдсэн тэр улсыг төлөөлөх эрхтэй хүн бий болчихж байгаа. Яаж яваад энэ Уругвай улстай холбоотой? Би хувийн журмаар энэ Уругвай улсын Германд байдаг элчин сайд, Бээжинд байдаг элчин сайд, тэдний дундын бас нэг урлаг судлаач нэг Африк эмэгтэй бид нар найзууд болоод тэгэж явж байгаад бас нэг жоохон Уругвай эднэртэй бас нэг жоохон бизнес 8 юм хөөцөлдөж явж байгаад тэгээд сүүлдээ элчин сайд найз маань чи ер нь манай улсыг төлөөлсөн Монголд нэг ийм офис нээчүүл бас юм хөөцөлдөх ч гэсэн бас нэг юм албан ёсны төлөөлөл мөлөөл ингээд хувь хүн гэж явж байхаар энэ утгаараа ч гэсэн ингээд манай ажлыг бас ингээд манай улсын чинь бол элчин сайдын яам нь бол Бээжингээс хамаардаг юм. Бээжинд байгаа элчин сайдын яамнаас. Тэгэхээр би нэг ёсны энд бол нэг Уругвай улсын төлөөлөгч болоод сууж байгаа. Тийм. Төлөөлөл нь болоод төлөөлөгч нь. Тэгээ тийм л тийм өрөмжлөлт консул гэж. Тийм байна. Дипломат. Тэгээ энэ улс бол одоо уул уурхаагүйгээрээ яаж биднээс 9-өөс 10 дахин том эдийн засгийг бүрдүүлж нийгмээ ард иргэдээ баян чинээлэг хангалуун ажлын байртай амьдруулж чадж байгаагийн их том бидний үлгэр дуурайл авах хэрэгтэй улс гэж би боддгийг. Энэ бол мэдээч хэрэг гол салбар нь бол малын гаралтай түүхийд мах энэ дээр үндсэндээ суурилсан. Хоёр дахь том мөнгө олдог салбар нь аялал жуулчлал. Ял болоо. Тэгэхээр энэ альва аж ахуйгч бай, улс орногч бай зөв менежмент, зөв ухаалгаар шийдээд эрхтэг шудраг нөхцөлийг амаараа биш яг ажиллаар хангаж чадах юм бол бодиттой үр дүн гардгийн амьд бодит жишээний юм байна. Энэ улс ганцхан үхрийн мах гэхэд 10 тэрбум долларын үхрийн мах экспортлдог. Бид нар нүүр сейсмис одоо алт малт гэх бүгд нийлээд 10 тэрбум хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ улс бол ганцхан үхрийн мах гэхэд л 10 тэрбум долларын үхрийн мах гадагшаа экспортоор зарчдаг. Хоньны нэхий, үхрийн шир, хоньны ноос дандаа манад байх боломжтой зүйлүүд. Тийм шүү дээ. Аялал жуулчлал гэж бас манад байх боломжтой зүйл байхгүй. Тэгээ энэнгээр л 100 тэрбум долларын эдийн засаг хийдэг дотоодын нийт бүтээгдэхүүн. Тэгэхээр энэ чинь хүн амд нь хуваахаар чинь нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн манайхаас яг л 10 дахин их нэг хүнд $30,000 жилдээ оногддог.
Хосе Мухико гэдэг нэг ерөнхийлөгчдээс дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэдэг нэг автобусд суугаад тийм нэг настай хүн байсан. Одоо энэ ерөнхийлөгчийн өмнөх ерөнхийлөгч. Тэр дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгчээр тодорхойлогдчихсэн. Тэр хүн 1960-аад оны нэг хуучин машина ундаг. Тэр нь байнгын эвдрээстэй тэр чинь хуучин техник. Тэр хүн чинь нэг манайхаар бол нэг хотын захад нэг тийм нэг банзан байшинд амьдарчдаг, нэг лагерын байшинд. Нэг юм нэг тайрцсан бентовтой нэг юм нэг бие хамгаалагчтайгаа зам дээрээс ингээд гар өргөж жагаад замын машинт дайгда ажилдаа очдөг. Нэг авсан салингийнхаа нэг 3000 орчим долларын салингийнхаа нэг 400-500 долларын хоолныхоо мөнгөө авч үлдээ бусдын одоо эмзэг давхарга нөгөө хөгжлийн бэрхшээлтэй нөгөө ядуу өнчин хүүхдийн сан тань бэлждэг. Ийм ерөнхийлөгчтэй дэлхийд дээр гайхагдаад дэлхийд даяар шууган болж ирсэн ийм л одоо улс. Энэ улсын одоо миний таних дарга сайд нар бол хэрглэж байгаа машин жишээ нь энгийн жишээ гэхлээр тэр том зах зээл дээр хятад хэдэн тэрбум долларын мах зарж байгаа тэр том одоо элчин сайд хүн нэг 20,000 хүрэхгүй баг манай Prius шиг машин ундаг. Тэр хүний хэрэглээ энгийн хувцс нь хямдхан, цаг нь хямдхан, шууд гэрн, офис нь уулзалт нь баг ингээд нэг доороо шахуу химнэлттэй ингэж явдаг. А манай 10 дахин эдийн засаг нь баг асар их гадаадаас зээл өр авдаг улс байж манай элчин сайд нарын ундаг машин 150-аас 200 мянган долларын машин ундаг. Манай элчин сайд нар, манай сайд, манай дарга нарын нийтийн төлөө ажиллаж байгаа, нийтээ сонгогдсон хүмүүс дээ. Эднэрийн хэрэгэлдэг юмнууд бол насаараа бизнес хийсэн хүмүүсээс өндөр. Ийм л ялгаатай байдаг. Тэгэхээр энэ нөө бидний ялгаа чи энэ дээр харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ уул уурхаагаар бид нар маш их хэмжээний оол зомог олоод сайжирчна гэдэг нь худлаа. Бид нар энэ шудраг хуваарлт, шудраг тогтолцоо, хяналт иргэний идэвхтэй оролцоог хангаж бидний бүх юм нийтээрээ сайжирна. Тэрнээс ч төмөр зам бариад нүүрс айгүй их гаргаад тэгээ улс бүгдээрээ баяжчин тийм амьдрал сайхан бол тэр худлаа. Яг л нөгөө харилцаа, эрхтгч орчин, шудраг орчин эднэр гэдэг бүх юм чи алдагдсан байхгүй. Хандлага эднэр гэдэг юм чи. Хин тэгээд ер нь яагаад ингэж саныг ялгаатай юм сэтгхүү ингээд оршоод байт юм бол. Энэ чи баг багаар ингээд нөгөө гажсаар байгаад нэг мэтгэд ийм буруу зэг дээр ирж байгаа байхгүй. Баг багаар явсаар байгаа. Нэг мөсөн ингэ бид нар чинь өнгөрсөн 30 жилийн турш дандаа тэг буруу гажигтай буруу баг багаар явал энийгээ суралцж чинь эн чинь бол алдаа оноо ингээд шилжилтийн үед байдгийн гэж явсаар гоод одоо бүр ингээд нөгөөх нь гажиглалд ороод шинэ үеийн төрж гарч ирж байгаа залуучууд шинэ үеийн одоо нийгэм рүү хөдөлмөр эрхлээд албан тушаалд очиж байгаа залуучуудын ойлголт молох шал өөрөө болчихж байгаа байхгүй. Энд чинь даргын цүнх өрөөд юм уу? Одоо нөгөө залуучуудын яриагаар долоож урьж байгаа л нийтийн хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдэл дээр очиод ингээл мөнгө хийгээд ингээ баяждаг байхгүй да. Ингээл амьдрдаг байхгүй. Ингээ хүмүүсийг залуучуудад дараа үеигээ хүртэл ингээ хорлоод эхэлж байгаа. За өвөө болохоор чинь архангаа тийм ээ. Миний өвөө чинь миний ээжийн аав. Би энэ өвөөгөөрөө бол архангаан булган сум. Хүн чинь бол ааваараа явдаг. Миний аав архангаан Эрдэнэ мандал. Би тэгэхээр яг л архангаа хүн л дээ. Тийм байна. Тийм гарал үүсэл. Тийм байна. Тэрс миний хотод төрсөн өссөн хамаагүй байхгүй. Би бол тийм би бол одоо микро төрсөн өссөн гэд нэг залуу байхдаа бол одоо бас өөрийгөө хотын хүүхэд төр гэж ойлгодог болох гол тийм. Одоо төрсөн өссөн газар маа ээж 50,000-ийн хүүхэд, аав 120,000-ийн хүүхэд байхгүй юу? Тэгэхээр эн чинь бол яг нөгөө аавын удам ухсан хаанаас гаралтай тэрнгөөр л явах. Тийм. Тэгэхээр манай аавын аав Шарв гэдэг хүн Эренцэнгийн Шарв гэдэг хүн Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын харьяат уугуул. Тэр Шарвын ганц хүү Тордоо гэж хүн бол Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын уугуул болж тэрний 120,000-т үйлдвэр комбинат төрсөн хамаагүй. Би тэрний үний хүүхэд Сансарт микро төрсөн хамаагүй. Би Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын уугуул. Тийм байна. Тэр шивэн зөв. Тийм тэгж л явдаг. Энэ хуучны гоё авдаг. Энэ манай өвөөгийн аавынх нь авдар. Цэлхээживэн самбуу гэж хүний Цэлхээжив гэж миний өндөр өвөөгийн авдар. Тэгэхээр энэ ойролцоогоор 1880-аад онд хамаарагдах болчиход байгаа. Ингээд нэг багцаалах юм бол. Нөгөө л тэмээн дээр ачиж зөөж, тээж, нүүдэлж явсан л нөгөө ард түмний л одоо нэг тийм модон чагдах магдахтай яг тэр үеийнх нь авдар. Тэгээ би зүгээр юм хээ хийгээд өндөрлөө тавьцээ. Би өөрөө нэг иймэрхүү дизайн, иймэрхүү юм
Миний хобби л Хобби гэсэн. би хийдэг. Энэ офис тогтчлт энэ дизайн дээр бүгдийг би өөрөө хийсэн. Ямар нэгэн мэрэгжлийн хүний юугүйгээр яг өөрөө гаргасан. Тэгээ би яг энийг өөрөө ястаа миний дур. Гэтэ таны мэрэгжилчин бол энэтэй ямар ч хамаагүй. Хамаагүй. Би ч анхны мэрэгжил бүр Францлын багшаар сурсан. Дараа нь санхүү эдийн засгийн дэд Нэгтлэн бодох бүртгэлээр сурсан. Германд эдийн засгийн чиглэлээр сурсан. Яг энэ нөгөө интерьер, архитектур, дизайн гэсэн энэ чиглэлийн үйл яг нөгөө хувь хүний зүгээр өөрийн сонирхол, хобби, үзсэн, харсан, хийж болох, хольж хутгах, ингэж яах мах гэл эн чинь яг нөгөө өөрийн цэвэр дур. Тийм байна. Гэтэ энэ чи их фантазны ажил байхгүй. Энэ чинь бол амар ингэж юм зааж оруулж бодно тий. Хүн хүний нөгөө өөрийн сан характер онцлог юм чи. Яг тийм тий. Одоо тэгээд ерөнхийдөө буудлын бизнесэл дагнаж ийн гэж ойлгож болох. Өөр ямар нэгэн холбоо юм хүмүүс дээр бас харилцаа байна та. 2013 онд би нэг Монголын алт үйлдвэрлэгчтэй холбоо гэж байгуулад тухайн үед нөгөө үйл ажиллагаа явуулдаг. Манай улсад ч нэг ойролцоогоор нэг идэвхтэй 60-аад компани байсан. Тэднийг бүгдийг гишүүнчлэлд нэгтгээд тэгээ бид нар чинь нэлээд бас идэвхтэй үйл ажиллагаа явуулаад энэ алтны хууль муулинд өөрчлөлт оруулаад ашиг нотмын хуулинд яг энэ алттай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулах яг эрх зүйн болон одоо байгаль орчныг бохирдуулахгүй эднэр одоо тэрийг нөхөн сэргээ хэднэр гэсэн айгүй олон юм дээр нэлээд дөрвтэй ажлууд хийгээд айгүй сайн үр дүн гарсан. 13 он гэхэд чинь үндсэндээ Монгол улсын Монгол банкнд чинь одоо ойролцоогоор 6 тонн алт тушаагддаг байсан бол бидний энэ хууль эрх зүйн орчин бүх юмнуудаа ингээд зөв эрүүл эдийн засгийн өрөөгөөштэй болгож өөрчилсөний бодиттой үр дүн нь яг тэр жилдээ 13.5 тонн болж хувираад алтны өгөөж дараа жил нь 15 тонн, дараа жил нь 18 тонн. Одоо бол 20 тонноос буухаа байцсан ш сүүлийн 3 жил бол. Өнгөрсөн жил чинь бас бараг 22 тонн руу орж ирлээ. Энэ одоо мөнгөн дүнгээр ярих юм бол энэ чинь үндсэндээ бараг тэрбум доллар байхгүй. Хоног хэсэг нь их баялаг бүтээж, татвар төлж зөндөө юм хийдэг, нөгөө хэсэг нь тэрийг захин зарцуулж, татвар хэлбэрээр төсвийн хөрөнгийг захируулж засуулж байгаа улсууд нь ямар байдлаар гэдэг бүгдээр олон нийтийн рил байгаа ш тийм ээ. Цаана дандаа ашиг сонирхол шингэцэн. Тэгэхээр нөгөө том зургаараа эдийн засаг нь өөрөө хөгжиж чаддгүй. Мундаг том зааг дээр л бид нэр явж байна л дээ. Удаан бол яг ийм маягаараа завхраад шүүгчнэр нь, прокурорууд нь, авилгатай тэмцэх газар нь, ард түмнийхэн сонгож итгэж явсан их хурлын гишүүд нь сайднаар нь ингээд яаж завхарж, яаж хулгай хийж, яаж нийтийн итгэлийг эвдчихэд тэрийг зүгээр яатсан яагаачгүй штэ юун сүртэй юм гэж хэлж чаддаг ийм нийгэмд орчоод штэ. Тийм ээ. За гэр ерөнхийдөө ойрт чинь хоёлаа. Гэр одоо ингээд энэ Цайсангийн хамгийн урд хэсэгт Шамбала гэж нэг Шамбалын орон гэж монголчууд ярьдаг. Шамбалын орон гэж ярьдаг. Тэр утгаар бэлдэж өгсөн юм шиг үү те. Тий, энэ бол хотхон. Тийм 5 газар дээр барьсан хотхон. Тий, тэгээ яг бас нэг юм нэг өөрийн хобби утгаараач тэр бизнес эдийн засаг утгаараач тэр нэг айхтар ашигын хойноос хөөцөлдөх гэхээс илүү бас хобби холдоод мэдээж хэрэг бас нэг бизнес чи өөрөө цаана асар өндөр хариуцлага штэ. Тэгэлгүй байх. Ажлын байр энэ олон жил ажилласан хүмүүсийн ч одоо тэгээ бас тодорхой хэмжээний ажилтай байнгын нэг сэтгэлтэй орлоготой байх үүднээс ямар ч нэг үлгэр дөөрэй аль бусдад бас нэг зөв шин жишгийг гаргая гэдэг нэг юм хотхон барьцсан. Яг одоо танаа компани. Тэг яг миний өөрийн хийсэн, би өөрөө дизайныг хийсэн, өөрөө бүх төлөвлөлтийг хийсэн манай өөрийн компани барьсан. Тэгээ танаа барилгын компани байгаа тий? Тэ барилгын компани бас байна. Энэ бүх энэ корпорат зочдлуудыг барьсан. Тэгээ 2005 оноос эхэлж үйл ажиллагаа явуулж барилгын салбарууд үйл ажиллагаа явуулсан. Нэг хэд орон сууцч барьсан. За ямар ч байсан зүгээр яг бардам нэг хэлэх юм бол улсын төсвийн хөрөнгө за одоо янз бүрийн жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих сангийн зээл, бонд, концесс, хөгжлийн банк гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү өмч хувьчлалч гэдэг юм уу. Одоо нэг эдийн засгийн ийм нэр томьёон доор одоо нийгэмд одоо эдийн засгт байдаг өр өгөөжийг давуу ирэхээр хүртчихсэн надад бол тийм түүхэл байхгүй. Цэвэр яг бизнесийн
энэ тухайн цаг үеийнхаа зарчмаар л явсаар байгаа л өнөөдрийг хүрсэн. Үндсэндээ одоо яг 30 жил яг бизнесийн салбарт тасралтгүй явж байна. Ивент тэтгэгч янзтай ясны шүл ядаргаа тайлж даргалагаа дэмжээ. Шинжлэх ухаан, техник, технологи хурцтайгаар хөгжиж буй өнөөгийн нийгэмд хүмүүр эрүүл органик бүтээгдэхүүнийг илэрхийлж сонгон хэрэглэдэг болжээ. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн органик, хими нэмэлтгүй, кальц, магний, кали, төмөр, фосфор гэх мэт эрдэсээр баялаг бүтээгдэхүүнийг та бүхэндээ хүргэж байна. Өдөр бүр хэрэглэснээр эцсийн хэрэгцээг нөхөж эрүүл амьдрах ач тустай янзтай ясны шүл. Машинда дөрүүлээ сууж, баруун тийш өрүүлээ дараа би бууж, тайзны ард октодоос өөрийгөө нууж, тайзан дээр халаалтаа саагч, шаагч, дуулж, клип шиг удаж. За байж өрөө. Энд нэг тохируулах юм. Окей. Түр амсхи. Golden Gobi. За энэ хотгоны бүх зураг дизайн, бүх санаачлагыг бол одоо яг таны зураг төслөөр гарсан гэж ойлгож болох нь тийм ээ. Би энийг яг өөрөө зураг төслийг хийгээд тэгээд энэ ерөнхийдөө нэг манайхны нэг барилгын салбар дээр нэг алдаад байгаа ч юм шиг надад нэг тийм алдаанууд харагдсан өөрийнхөө шүмжилтэй талаас харсан нөхцөл байдлуудыг бүгд засаж залруулж жоохон төгөлдршүүлэх гэж оролцсон л. Одоо хадгалаад нэг машин зам хотхон дотроо нэг 2 игнэ байх жишээний те. Тэгэхгүй ингээ 1 игнэ байдаг ч юм уу. Энэ тэндгүү маш их олон сул зогсоолууд шийдэж өгсөн. Байшин хоорондын зайгийг их хол авч өгсөн. Тэгэхгүй нөө алга дарам газар болгоныг бизнес болгохгүй шахаа барьчдаг тийм ээ. Алдаанууд зөндөө байдаг шээ. Тэгээ нэг тиймэрхүү бодлоор их том ийшээгээ баруун тишгэл айгүй том юм сул газрууд аяар та нар ийшээ явахаар харагдах байх. Тэг яг хоо энэ цөөхөн айлууд байгаа ч гэсэн энэ ч ингээд зориулаад дундынх нь юм клаб хаус гэж одоо нөгөө хэрэгцээг нь хангах дэлгүүр ойр зуурын тийм ээ. Одоо супермаркет, нэг ресторан, хоолны газар, кофе шоп, бассейн, фитнес гэдэг юм уу нэг бүх юм шийдэж өгсөн. Өөрөөр тэнд ингээд талхны хэсэг байж байгаа. Ингээд нөгөө айлууд нь талхаа ингээд авчихсан. Манай хасгч дээрээс нь бол юм биш үү? Ингэж л харагдаж байгаа. Одоо бидний байгаа чинь бол энд байна уу? Тэг бид нар энэ дотор байна. Бид нар бүрэн 100% дууссан манай хотхон. 100% дууссан. 100% айлууд амьдарч байгаа бүгд. Бүгд айлтай эзэнтэй. Бүгд айлтай эзэнтэй. Энэгээр ингээд гоё хөөрхөн горих урсдгийн. Энийг ингээд үлдээгээд бас ингээд тогтчуулаад ингэсэн. Тэгээд бас нэг болон болцоогоор бас нэг чадлынхаа яриаар бид нэр бас зөв амьдардаг, зөв тухтай орчин нэг амьдарч байгаа насандаа бас ингээд гоё нэвтрүүлж хиймсэн гэсэн л одоо хүн болгоны боломж нь хүрэхгүй ч гэсэн тэгэл боломж хүрж байгаанууд нь ингээд нэг яаж ах юм үднэс л. Яг ингээд нөгөө гоё шинээр нь ногоо юм уу яадаг юм нөгөө чигшилтэй хөргүүлтэй. Чигшлийн одоо хатаах одоо ингээд явуулахгүйгээр байнгын гоё чигшилтэй барьж өгөх юм шүү дээ. Энэ манайх өөрсдөө ингээд бууз баншаа хийчихдгийн дотроо. Оо за. Бууз банш одоо хөшгөлсөн татсан мах цах одоо сүүл мүүл одоо юу шууд аваад хэрэглэх айлын хэрэглэж болох юмнуудыг өөрсдөө хийчин. Энэ оргогийн махын биксийн одоо энэ усад энэ манай дотоодын компаниудын орж ирдэг ч гэсэн юмнууд ингээд зөндөө янз янз юм айлын авдаг хэрэглээний юмнууд л байна. Тийм. Энэ ингээд ерөөсөө оршин суугчтай бол 24 цагийн хугацаанд нээлттэй. Тэгэлгүй яг оршин суугчдын л яг ингээд зориултанд нь яг хийгдсэн төсөл юм байгаа. Тэгээд албаар би энэ дээдлийн нэг шилээр хийсэн. Хан маань жилийн 4 үйлрэлт байнга нар орж явах зорилгоор. Тэгэхээр бас нэг төвийн дулаан мулаантай гэдэг бас давуу тал байгаа. Энэ засмал зам амын чинь би бас ганцаараа тавьсан. Бас энэ нийт ийшээгээ тэгснэг аягүй олон айлууд амьдардаг бас энэ засмал замыг бүгд л хэрэгжилж байгаа. Бүгд хэрэгжилж байгаа шүү дээ. Яг манайхан чинь нэг иймэрхүү юм дээр эвлэлт нь нэгдэхтэй муу штэ. Тийм шүү дээ бас нэг жоохон тийм. Дундаасаа мөнгө гаргаад замаа барьчаа, засчаа гэхээр үгүй. Яг би за окей. Тэгээд би ганцаараа барьцсан бүгдээрээ явдаг. Тэглээгээд одоо нэг надаас сүртэй унаад байгаа нэг баларсан юм байхгүй штэ. Гэтэ энийг барьцлахаар аягүй их баярлж байгаа шүү дээ. Аягүй их баярлж байгаа хүмүүс. Гэхдээ энэнийхээ төлөө нэг 5-3 төгрөг гаргаж ирэхээр бас тийм идвэх нь байдгүй. Болцсон болдгоо юм уу эсвэл санаачлах жоохон. Уг нь бол болон болцоод улсууд л амьдарч байгаа. Уг нь болоо хүсэл байхгүй. Манай хүмүүс фитнес маань нийтэлтэй байсан. А за. Арай жижиг саална. А за. Чи нөгөө энэ хүмүүс чинь ер нь бол аягүй их
эрүүл мэндэд анхаарал тавьдаг болцсон айгүй их тийм юу болцсон юм байна. Тэгээд бид нар ийшээгээ нүүж орж байгаа. А нүүж Арай байгаа. том руу. Өнөөгөө юм байна те. Том руу нүүж ороод тэгээд нэлээд олон төхөөрөмж нэмсэн. Тэгэхгүй бол нөгөө оршин суугчд бас жоохон түгжрээд нэг нэгнийхээ төхөөрөмжн дээр жоохон ингээд нэг нэгнийг хүлээх байтал орчих гээд тэгэхээр нь жоохон томруулаад ийшээ ингээд Хотхон маань ер нь хэдэн айлын юу юм бэ? нийлээд ер нь бол 35 гэр бүлээ. 35 айл уу те. Энэ дээр ингээд бас Энд дээр яг нэг юм нэг хоолны газар хийсэн. сайн байна уу? Энд дээр нэг юм хоолны газар. Хоолны газартай. Тогтой юм уу? Тэгээд яг энэ нэг утганы айлууд л орж ирж хоол моол идэл. Гаднаас бас ихтэй ирж болон чөлөөт. Чөлөөтэй. Тэгээд яг нэг бас нэг дулаан байгалийн атмосфер үүсгэх гэдэг энэ дээдлийн ингээд нэг энэ юм үг ингээ хийцэн. Жунгл маягт болгосон. Тийм, ерөнхийдөө яг нөгөө л миний л нөгөө хоббины ажил та. Дизайн нөгөө энэ Газар нь иргэцэн чинь шиг бас тийч харагдахаар шүү те. жоохон нэг сонирхолтой байдал үүсгэх гэх. Энэ ийл гал мал асчдгийг. Наашаа манай хол нөгөө 2 жилийн өмнө дууссан. Ашиглалтанд орцсон. Тэгээд өнөөсөндөө бол одоо борлуулалт бол бараг дууссан. Алиуд нь амьдарч байгаа. Энд чинь нэг апартментууд нэг 140 орчим метр квадратаас том хаусууд нь бол нэг 5-600 метр квадрат явдаг. Зөв. Тэгэл одоо үдийт чинь тэгээд худалдаа болж хэцүү шттэ. Тэгэл таньдаг мэддэг ихтгэлтэй хүмүүстэйгээ нөгөө л техник, тоног төхөөрөмж тэгэл янз бүрийн бартер нэг иймэрхүү юмор л одоо нөгөө гаргацаач борлуулна гэсэн шүү дээ. Тийм байдлаар л одоо юу хийж чинь. Тэгээд энэ чинь бас нөгөө манай дотны одоо багын найз нөхдүүд тэднэрийгээ бас нэг жоохон хамт нөгөө орчин үсгүүднээс бас найз нөхдийгөө оруулчихж байгаа. Тэднэртэй бас нэг жоохон боломж олгоод тэгээд нэг жоохон нөгөө гэр бүлийнхаа бас ойр ээж мэж ах トゥ янз бүрийн тийм хүмүүсээ бас яаж чаанд л тэр утгаараа ингээл жоохон дотны орчин үсгэх гэх юм байна. Ингэчихэж байгаа. Энгүүр чинь тоглоомын талбай, саксны талбай, Янзын юм байна. хөлбөмбөгийн талбай эдгээр айгүй тийм стандартын дагуу яг л нөгөө Тэр цаад хашаагаар тасарч байгаа үстэй газар бол тий тийм. одоо энэ цаад хашаагаар ингээд тасарч байгаа юм. Энэ моджуулалт нь бол цаанаасаа байсан нэмэлт Би энэ модыг нөгөө Сэлэнг аймгаас нөгөө уурхаа дээр устгалд оруулах гэж байгаа моднуудын шууд гуйж худалдаж аваад авчруулаад тэгээ энэ чинь ингээд моджуулсан. Хөрсийг нь болохоор бас энэ нөгөө шинэ нисхийн тийшээ хийгдэж байгаа төслүүдийн юмнаас хар хөрсөн шороог нь гуйж худалдаж авч авчирч хийгээд. Энэ хаалга бас өртөө шүү. Тэгээд нэг мархаанз гэдэг те. Мархаанз гэдэг үлээ те. Нөгөө хамгаалдаг. Тий, хамгаалдаг. 8 дахилтай. Тийм нэг шашин машины хайхтар байхгүй. Зүгээр яг нь урлаг талаас нь бодоол. Гой сонирхолтой гэдэг. Таас масын албаар ингэж хийсэн. Үүлэн хийнэ. Тий жоохон энэтэй нийцүүлж. Тийм байна. Тэгээд энэ нэг иллюстрейторын гэрэл мэрлийнхэн бүрхүүлэг нэг албаар. Энэ бол яг Яг нөө байдгийг л яг л адилхаар яг л тэр чигээр нь яг тэр чигээр нь дүүрээсээ хийхийг л бодсон байна тий. Зургийг яг нөгөө мэддэг чаддаг хүнээр гоё сайн зуруулаад яг тэр технологиор нь тэгээд тийм л жоох яа. За энэ чи голдоо бүр юм гоё цөөрөмтэй юм шүү дээ тий. Тий энэ нэг юм тухайн үедээ энэ ч нэг өөр юм бодож байгаа. Тэгээ сүулдэ ингээ тэгээ хамгийн сүулдэ би цөөрөм болгоод нэг юм цөөрөм маяг юм байсан. Загас магас тавиад. Энд чи олуулаа юм биш үү? Кой гэдэг нэг юм нэг Японуудын нэлийн тийм бас нэг дуртай нэг юм төрлийн загас гэдэг. Карп гэж төрлийн загас. Тэгээ кой гэж загас энэ бас нэг 50-60 жил насалдаг загас байл. Бас уртас. Нэг 80-аас 80 см-ээс 1 м хүртэл бараг том болчдөг. Тэгээ энд нэг юм бас л нөгөө Шамбалаа гэдэг хотхонтой нийцүүлэх санаа нь энэ хаалгыг тэгж бодож яагаад бас нэг жоохон урлаг санаа юм байна. Тэгээс одоо яг шүтлэг талаас аа, урлаг талаас аа, декорас талаас нь тэгээд яг энэ бурхан багшийн бас нэг юм нэг энд юу хийх үү гэж бодож байгаа л яг нэг бурхан багшийн юм нэг толгойг их гоё юуг нь гаргахчвал мэлмиг нь гаргахчвал нэг ингээд нэг хагас доошоо энэ рүүгээ харж байгаа л энд чинь бас нэг цөөрөмдөө бадамлын ухаа цэсэг мэсэг гоё ингээ ургуулчвал энэ дээрээс нь нар шууд орж байгаа бол юм байна. Тэгж бодоол ингээл хүмүүсийн өгсөн зөвлөгөө янз бүрийн санаа манаануудыг оруулаад энэ хадвал хийж өгсөн одоо нөгөө урлаач залуу нь бол нөгөө Үүр хангай аймагт байдаг өндөр гэгээний хад гэж нэг юм хад байдаг гинэ. За. Тэрний зургийг харж агаад
тэрний фактур рельеф Тийм байна. текстурээр тэгж хийсэн. Энэ яахтай зүгээр нэг бас нэг муу сайн ч бас нэг хувь зай нөө алтны бизнестэй холбогдсон хүн болохоор бас алтан судалнууд гаргацсан тийм байж. Би түрүү хараад тарих нэг би хөөсөө юу вэ гэдээ асуусан. Энэ алтны судлууд нь юм байна алтны шүү. судлууд ингээ гаргацсан. Тийм байна. Энэ алтны судлал нэг цэвэр алт гэсэн үнэн байна. Үгүй. Тийм. Эзэнт хүрэн анх байгуулж исэн одоо дэлхийн хуурай газрын бараг 30 орчим сая квадрат километр газруудыг эзэлж исэн гэж бид нар чинь нэг юм бахархдаг түүх Монгол хүний болгоны юм шүү дээ. Энийг бас нэг жоох юм барилгынхаа бетонын суурин дээр нь шууд бетон дээр нь зурсан байна. ингэж тэгээ нэг арилцсан зураг нэг роспис маягийн болгож ингэж хийсэн. За маань нэвтрүүлэг үргэлжилж байна. Бид нар явж байсан гамуулдахыг ажил дээрээс нь аваад дагаж явж байгаад гэрт нь одоо дөнгөж орж ирээд ороод иртэл харин гэр бүлийнхаа хүнд нөө хилцсэн байсан болохоор хоол ороод ирэхэд бэлэн байна да. Тий би хоол хийж байгаараа тэдэн хүн ирэн шүү гэлцсэн. Ингээ манай хоёрын хоол бэлээ. За шилтэй хоол. гэр бүлийнхаа хүнийг ирэхээр таны сайхан танилцуулах уу? Тэ гэр бүлийнхээ сайхан танилцуулъя. Тий одоо бас ерөнхийдөө бол гамуулдахыг бизнесмен гэдгээр нь манайхан бол сайн мэдж байгаа. Сайн байна уу? Сайн байна уу? За тэгээд бас одоо нутаг ус, гарал угсаа өссөн газар тийм ээ. Төгссөн сургууль гэх мэтлэнүүдийг бас үзэгчид сонирхож байгаа. Хоёул тэр тухаас товч дурдъя. Тэгээ гэр бүлийнхнийгаа сайхан танилцуулна шүү дээ. Манай ихнэр энжин гажид энэ бит хоёр одоо суугаад 10 хамт амьдраад 12 дахь жилдээ болох гэж байна. Манай том охин ч одоо дөнгөж 12 настай. 12 та. Тэгээд удаах нь хүү 11, тэгээд дахиад хүү 9 нас. Тэгээд дахиад хүү 1. Дахин бүр өссөн. 3 хүү 1 охинт. Тийм байна. Тийм байна. Нилээ оройхон гараа сэрүүхэнд харьцтай. Тэгээ манай хүн ер нь бол хүүхдүүдээ л яг өсгөж энэ дөө. Хүүхдүүдийнхээ яг хүмүүжил, сургаалт бүх юм яг 100% өөрөө хариуцаж. Бид нар чинь тийм хүүхд хардаг хүн мөн инээ тэрэ гэсэн тийм юугүй бол ерөнхийдөө манай охин яг ингээ хүүхдэд өөрөө гардаж яасан. Хажуугаар нь бид нар чинь бас нэг сая 4 жил хэраатай Германд манай хүн Герман баг 10 жил мэлдэ бас Швейцарт Германд дээрээс Германд сургууль төгсгөө бид нар тэгээд ирсэн. Өөрийгөө танилцуулахгүй юу? Хаана одоо төрж өсөв те төгссөн сургууль гэх мэтлэн. Улаанбаатар хотод төрсэн 10 жил Швейцар, Герман гэд олон газар байжгаад Улаанбаатарт байж 10 жилээ төгссөн. Тэгээд ер нь аль хэлний мэрэгчлэлтэй юм байгаа. Оо зөө. Тийм. Гэр бүлийнхэн чинь тэгж ер нь гадагшаагаа бас явж ажиллах тийм одоо шалтгааны бол бас явсан уу те? Гэхдээ ер нь яг их жахнаар гадагшаа сурдаг хүмүүсээс болохоор гадаад харилцаа ер нь сайтай их үү. Тэгээд тэр үед нэг тэр боломжууд нь тухайд алдаад тэг гадагшаа сураад ирэх боломжтой байсан. Манайр өөрөө бас тэнд сургуулаа төгсөх гээд Германд. Зөв. Тэгээ голчлон хажуугаар нь хөөгдөд. Би бол тийм боломж байхгүй шүү дээ. Би чинь Монголд байсан. Нэг сардаа юм уу 2 сардаа эргэж очдөг. Нэг ийм ажилтай. Тэгэхээр чи баг 4 жил тэгээд тусдаа байсан. Тэгээ одоо яг би байнга нэг эргэж очиж байдаг тийм ээ. Эргэж очсон. Энэ хэд маань бол тэнцээ ээж нь сургууль, хүүхдүүд сургууль бүгдээрээ нэг иймэрхүү чиглэлээр явсаар байгаа. Манай ч нөө Германд сурж агаад битэрч гэр бүл одоо хүүхд мөхт гарах үед сургууль завсралтууд хайцсан. Тэгээд энд Монголд санхүү эдийн засгийн дээд мэдээ сургуульд сурцсан ч гэсэн бас нэг өөрөө Германд сургуулаа дуусгачмаар байна гэх. Тэгээд манай оч Германд сурч дуусгаад. Тэгээд би гүйцэтгэд гүйцээгээд. Тийм тэр утгаараа над жоохон хэцүү байсан. Би ч нэг сардаа заавалж нэг энэ ялах хүүхдтэй хүний чинь тэнцээ ингээд орхицсон тий. Тэгээд яг хүүхдүүд хэдий бас нэг хичээл номдоо яваад яаж байгаа ч гэсэн тэгээд нөө тухайн улс орн маань бол их тийм зөв тохируулахтай. Тэр одоо гэрээс нь замд нь дэлгүүр тэр хүүхдийн хичээлийн эхэлдэг цаг дуусдаг цаг ээжийнх нь хичээлийн цаг дуусдаг цаг бүх юм нь уялдаа холбоо их сайтай. Тэгэхээр бас нэг тийм учир зүггүй хүндрэл өсөхгүй. Би нэг эргэж очихороо чадвал нэг 2-7 хоног чадахгүй бол нэг 7 хоног заримдаа ч нэг 2-3 хоног л явдаг. Нэг ийм байдалтай бид нэр хэдэн жилийн өнгөрөөсөн. Тийм байна. Би ч нөө энд ажилдаа энд яг л энэ ч байнгын л яг өөрөө байж байгаа юм чи. За. Одоо хоол идэж хөрлөө тийм. Хоолоо идэж жагаад хэдүүлээ
Дараа сайхан тухтай Тийм яг дуртай юм асуугаарай. Би бас хоол гиснээс ерөнхийдөө нэр манту байна, энэ сайхан гурвалжин будаа байна. орой хоол идчихсэн үү? Аа тий. Тэ? Орой нэг хуучин бид нэг орой ажилд харж ирээд айгүй хүнд хоол иддэг шүү дээ. Яг тийм. Айлгаар тэхгүй бодоод өдөр хүнд хоолоо идчихэд орой бол айлгаар хөнгөн байх гээд. Нэг ерөнхийдөө орой нэг хоол мол хийгээд идвэ. Нэг айл талхын ам те. Тараг мараг нэг ингэсгэл. Жимс юмсгээ. Аа. Окей. За сайхан боллоо. За сайхан болоорой. За. Манай хамт хоол өдрөө. Өө нэрээ захирч юм тайлангаа явуулаа гэсэн шүү. Гэг. Түр амсхий. Golden Gobi. Ивент тэтгэгч янзтай ясны шүл ядаргаа тайлж даргалагаа дэмжээ. Явлаа шүү баяртай. Ой, нэрээ. Түр амсхий. Golden Gobi. Намтасаа хоолоор дайсанд баярлалаа. Тэгээ аягны хариу өдөртөө гэдэг шиг би нэвтрүүлгийнхаа ивент тэтгэгч байгууллагуудын одоо гарын бэлгийг бас гамуулгахаа гэр бүлийнхэнд өгье гэж бодож байна. За манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч үндэсний үйлдвэрлэгч Golden Gobi гэдэг амтад шоколадны одоо компанид байдаг те. Бас мэдэх бах. Тэгээ би эднийхээс ингээд онцлоод хэлчихээ. Энд чинь айгүй гоё гоё юм чихрийн цуглуулгууд, энэ набор, за тэгээд янз бүрийн амттангууд байна. Энэ дундаас би энэ Truffles гэдэг энэ чихрийн цуглуулга маань болохоор бас дотроо нэг олон янзын төрлийн какао таахгүй. Ердийн какаоноос одоо 3 дахин илүү онцлогтой тийм одоо рубин какао гэж байдаг. Тийм какао одоо амттандаа нэмж оруулсан ийм гайхалтай чихрийн цуглуулга байгаа. Хүүхдүүдтэйгээ та бас нэг амралтынхаа өдрөөр амтрахан одоо идэрээ гэж Golden Gobi-гийнхаа хамт олонны өмнөөс ингээд танд өгье. За. За би гамбал хатан гоо янзтай бэлэг өгнө. Янзтай бэлэг гэдэг ба шүү дээ. Энэ манай дотоодын бас үндэсний үйлдвэрлэгч компани. Ийм янзтай гэдэг юм гоё ясны шүл. Одоо халуун ногоотой, халуун ногоогүй заавах гэдэг ийм одоо төрөл бүрийн одоо зөөлөн, цэвэр шүл. Энэ бол одоо энэ зөөлөн шүл гэдэг ингээд янз бүрийн огц найрлагатаар хийж байгаа юм байна. За тэгээд энэ маань бол одоо яг экологийн цэвэр бүтээгдэхүүн одоо шут улсын хүнс технологийн одоо доктор профессоруудын одоо оролцоотойгоор лабораторийн туршилт хийгээд одоо ийм сайн чанарын одоо яг үхрийн булууны шүлийг гаргаж аваад тэгээд янз бүрийн огц найрлагатай одоо уялдуулж хийгээд ингээ бүтээгдэхүүн болгож гаргасан байна. За тэгээд гэртээ хүүхдүүдтэй бас янз бүрийн гоё амттай шүл хийж өгөх юм бол энэ шүлөөрөө одоо амтлаад хийх үнэхээр тохиромжтой мэлээ. Дээрээс нь хэлэхэд энэ шүл маань хүний биед маш сайн. Одоо янз бүрийн нойргүүдэл одоо яс үе мөчний өвчин за гэх мэтлэн зүйлсүүд бол маш сайн. Тэгээ төрөл бүрийн амттай. За ийм гоё янзтай. За, стай баярлалаа. Стай баярлалаа. Нөгөө бэлтгэл янз бүрийн юм яахгүйгээр нөө манад яг үнэндээ нөө бодтоор хоёлаа шууд манай ажил дээрээс үргэлжлэж болохоор ердийн зүгээр нэг шүлтэй хоол идчихлээ. Дараагийн удаа айгүй сайхан манай авгаа бүр гараа гаргаад гоё салаат малааттай гоё хоол мод хийж. Түрүүний хоол амар гоё. Зүгээр нэг арстай нөгөө төшөл яачлаа. Тэгээд нэг энгийн хоолоор дайсан амар их бэлэг авчдаг. Манай хүн чинь айгүй гоё талах барьдгийн өөрөө айгүй гоё
нарийн гоё боб мов кек мек өөрөө хийчихдэг. Баярлалаа. Event компаниудаа бүгдээрэнд нь баярлалаа. Янзтай шүл, Golden Gobi бүгдээрэнд нь маш баярлалаа. Дараагийн хоол амттай байлаа. Баярлалаа. Хоол сайхан байна. Сайн байцгаана уу? Тэгээ энэ манай хүү амар гэдгийг. Амар. Энэ манай том охин Ариун Жаргал. Энэ хамгийн бага нь Заяат гээд залуу байгаа. Нэг ойтой. Энэ манай дунд хүү Игэл гэдгийг. Игэл. Тэг Игэл. Миний хүү өөрийгөө нэг танилцуулчих. За тэг. За хин гэдэг үлээ. За Игэл. Өөрийгөө танилцуулаа. За өөрийгөө танилцуулчих. Арханга аймгийн Эрдэнэ Мандас сумын Шарвын Турдан Гамболт Игэл Аслан. Ингэ танилцуулчих. Арханга аймгийн Эрдэнэ Мандас сумын тийм ээ. Тэ. Шарвын Турдан Гамболтын Игэл Аслан гэсэн. Өөрийн Игэл гэдэг байхгүй. Тэ би нэг гоё. Игэл Аслан манай хүү амар гэдэг. Энэ амрын нэг гоё онгой байдгийг. За. Энэ ямар онгой вэ гэхээр энэ чинь одоогоос 3 жилийн өмнө Германд элчин сайдынд нэг очиж золох болчоод цагаан сараар тэнд байж таарад тэгээд элчин сайдынд очисон. Элчин сайд чинь одоо орж ирж байгаа зочдтой золгоол амар байна уу гэн шүү дээ. Тэгээд тэгсэн их чинь би биш ээ гэж авдаг. Дүүн бас тиймэрхүү хариулт өгсөн. Манай хондоо яг ирсэн. Манай хүнтэй амар байна уу гэнэ элчин сайд золгосон чи. Би байна гэхгүй. Нөгөөх нь тэгээд биш ээ нэрийг мэдэхгүй юм чинь. Өөрийнхөө одоо энэ чи амар байна уу гэхээр амар байна уу гэдэг байхгүй. За хоёулаа шинээр эхлэе. Амар байна уу гэсэн. Би байна гэдэг нэрийг аялганд нь таа. Тийм. Би тэгээд тайлбарсан. Наадах шаа. Наадах шаа амар гэдэг байхгүй юу гэдэг. Энд жоохон байсан юм чинь. Тэг цагаан сар марынхаа учрыг ч олоогүй. Жоохон байсан амт тэгээд. Тэгээд нэг тийм нөө гэж тий амар биш ээ. 4-5 жилийн өмнө удаа орог тий. Тэгээд нэг тийм онгой болчихсон. Тэр шиг. Одоо тэгээд айлын том охин дүүгээ сайн харж байгаа биз? Дүүгээ сайн харна. Айлын том. Дүүгээ бас яг 100% сайн харахгүй. 50% сайн харж байгаа. Хойлоод үзэх юм болов? Тий. Одоо энэ хүмүүнгээ сургууль. Ямар сургууль вэ? Хүмүүн гэж нөгөө international school. International school. Хотлоо маяглаад одоо нэг камер харцсан. За энэ бол Ориг Монгол ир. За чи Ориг Монгол ярьдаа. Эрдэнэ Мандас сумын харьяат чи жоохон ярьдаа өөрийнхөө тухай. Тий. Чи хэдгээр анги юм бэ? 3 дугаар анги юм уу? За чи бол өдөржингөө гадаа өнгөрөөдөг хүн шүү дээ. Тий? Тэгээ ингээ бор уулаа нөхөрлж шөндөө орж ирж хоол ичээл унтаад өгдөг. Ерөөсөө гэрт бол унтах хийх. Унтах хийдгсээр тэгэл ер нь бол гадаа явж идэг. Улаан хүрдэхдээ улаан хацартай нөхөр тэгэл. Дотор бол атмаа. Өгсөн тэгэл мэдэхгүй хаана явж идэг юм бэ? Хон мондоо явсан юм уу гэмээр л ядарсан улаан хацарсан юм л орж ирдэг шүү дээ. Заримдаа Эрдэнэ Мандал орчиж ирдэг юм болоо. Тийм ба. За энэ бүсгүй чи хэдгээр анги? 6 дугаар анги. Энэ доотлохын дүүгээс нэг л жилийн зэрэг. Сургууль сурдаг. Төмөж alternative school. Төмөж ингээ томож явах гэдэг юм те. Alternative school гэдэг. За. Намаа хөө чи юу хийдэг вэ? Өдөржингөө гэртээ сахилгууддаг. Тийм ээ миний хөө. Анид бол аймаг биш. Энд чи Заяат гээд миний нэг дүү маань надтай хамт өссөн нэг дүү маань 2 жилийн өмнө бурхан болцсон. Тэгээ Заяа гэдэг өс. Тэгээ би тэрэн зориулаад нэрийг Заяат гэх өгсөн. Гэр бүлэрээ сая ингээд одоо амарлаа шүү дээ. Одоо нөгөө ковид гэл ер нь ингээд байлаа. Цагийг ер нь юу гэж өнгөрөөж. Гэр бүлэрээ бас нэг хичээлдэг спорт ч үт юм уу. Гэр бүлэрээ нэг юм одоо нэг юм тогтсон нэг юм янз бүрийн юмнууд байгаад байдаг шүү дээ айлуудад. Тиймэрхүү юм ер нь хэр байд юм бэ? Хэр цаг гаргадаг бай. За би спорт бол муу. Би бол спорт жоохон таарах. Өглөөдөө үл нэг гүдэг болцсон. Одоо бол өглөө үл ер нь бол яг нэг үе тэнгийн нөхдүүд чинь бас нэг сахартай болцоод байдаг. Тулаа гэдэг нэг өвчнөд болцоод байдаг. За дээрэс нь бас нэг иймэрхүү нөхцөл байдлуудтай нэг кардио зүрх мөрхийг бас нэг жоохон яах үднээс л нэг жоохон хамгийн том эрүүл мэндэд хийж байгаа хөрөнгө оруулалт нь өглөө нэг 5 км гүйдэг. Гадаадад ажиллаар явж байсан чи гараад гүйчдэг. Орчин тойрныг харж агаад хаач байсан газар ингээл нэг 5 км өглөөд гүйчдэг. Ердөө л нэг тийм спортод. Тэрнээс биш өөр мундаг яг чиглэсэн тийм төрлийн спорт төр байхгүй. Аас яхаа Монгол айл юм чи ингээд нэг гоё силбэртэй тоон хийсэн юм дээр.
Тэгээд нэг Монгол айлууд чинь нэг авдран дээрээ ингээд нэг зургийн нэг соморлог тавьчихдаг шүү дээ. Жаацтай. Тэрийг зүгээр ийм их томоор хийсэн. Тэрийг бодож хийсэн юм. Тэрийг бодож хийгээд тэгээ жааз мааз нь ерөнхийдөө нэг тиймэрхүү стилтэй. Жохон брутал тиймэрхүү. Ингийн стилтэйгээр ингээд тэгээ нөө эмээ өвөгийн альбомонд байсан эртний нөгөө ах トゥ хамаатан элен суланцын зургнуудыг чинь ховор зургнуудаа олж аваад гаргаж сайхан яагаад ингэж явуулж байгаа юм. Тэгэл би чинь завтаа үедээ ингэж түүж ганц нэг наадгийн. Тэгэл ингээл манай өвөө эмээ хоёр танилцчихсэн үе мүйн тэгэл одоо эн чинь 30 он 40 он 50 он гэл ингээл 60 он 70 он ерөнхийдөө анхны зургнууд нь тэрүүл нэг за нэг 27 8 оноос эхэлж байна уу та. Анхныхаа зургнууд. Тэгэл яваад байгаа. Тэгэл яваад. Одоо тэгэл та хэдээр баяжаал. Тэгэл одоо энэ руугаа бас жоохон баяжаад одоо цаг үе муу ирцэн байгаа. Тэгэл миний бас нэг хамт их сургуулийн ангийн найз нөхдүүд ингээл янз янзын хүмүүс ингээл. Хүмүүс чинь нэг юм нэг нутаг усныхаа зургийг тавьдаг шүү. Би ч одоо бас Улаанбаатар хот төрж өссөн хөлт болохоор Улаанбаатар хотын зургийг миний нэг ах маань бас зураач л та. За. Тэгээд тэр ахаараад өөрөө санааг нь хэлж зурулсан. Маш өдгөө зураач гэдэг. Тэрнгээр манер санааг нь хэлж зуруулаад манер ингээ гоё надад зурж өгөхт нь би бас угаасаа нөгөө Замбраагүй хот юм чи ингээ бүх юм ингээ сайхан. Ерөнхийдөө танигдж байгаа. Тэгээд дөөр байж байгаа. Угаасаа Замбраагүй хот юм чи. Төрийн ордон байна, ихтлгүүр байна, тэ ингээл нөгөө сэлмэн байшин. Энд ч бүр байхгүй ч юм аа. Тий, түнэл манай микро одоо миний төрсөн тэр 6 9 давхар тэр байж байгаа. Шилийн үзэсгэлэн хормын ордон гэдэг одоо байхгүй юм байхгүй л дээ. Зүгээр ингээд яг тогтоод харах юм бол манад нэг тавилгасаад байх юм байхгүй. Ширээ байна, диван байна. Бусдууд нь бол дандаа хийцлэлээр явчихж байгаа. Энэ нэг авдар байгаа. Манай эмээ 2 гэр бүл болохдоо 1942 онд анх гал голомтой яаж явахдаа авч ирсэн одоо энэ авдар нь надад байдгийн. Тэгээ энэ авдрыг ингээд тавилганаас их юм бол нэг юм авдар байгаа. Тэгэл ерөнхийдөө энэ ширийг манайх би өөрөө хийсэн. Төмөр мөмрийн дагнуулаад тийм энэ давцсан авцангийн өөр нэг ширээний давцсан авцсан янзалж дуурайлагч хийлгээд. За тэгэл энд явам бол нэг амар үнтэй лаг маг юм биш ээ. Энэ нөгөө бас л хийдэг газар гоё үд дотор нь хийлгэж суухад тухтаа болгож ингэж байгаа л өртөг мөртгөөр нь дандаа олцсон нөө санааж бодож зохиож хийлгэж байгаа болохоор харьцангуй гайгүй болно л та өртөг. Дэлгүүрээс бэлгийн модалж авах болох. Тэр том бидний хоол иддэг чулуун ширээ чинь ч гэсэн бас л нөгөө 100 айлаар байдаг том чулуунууд. Хөлийн бас бид нар энэчнээ гагнаал дизайныг гоё оруулаад ирмгийн гоё налуутай хийгээл гоё нэмгэн харагдуулаад голоороо зузаантай болгоод ингээл таавал ерөөсөө юмханаар аягаасаа юм хийчихдэг. Яг харахад бол эн чинь бол яг тайлбарлахаас нааш супер хийцсэн юм шиг л тийм ээ. Айгүй айгүй тийм үнэтэй. Гэхдээ нөгөө миний яг өөрийн яг санаа оноо бүх юм шингэсэн. Хүсэл. За энд бол одоо ингээд яг гэрийнхний бүх жилүүд би гахаа манай ихнэр нохоо манай энэ том охин хулган манай том хүү үхэр манай дунд хүү нөгөө Эрдэнэ мандлын игэл арслан чинь энэ туулаа. Энэ хамгийн багын нэг ойтой чинь гахаа. Манай 2 гахаа таах. Эрдэнэ мандлын дүү чи ивэл жилтэй хөгтөө шүү дээ. Энэ дандаа 90 амттай байгаа зү. Хүнд ээлтэй амттай байгаа. Дандаа ээлтэй. За энэ шиг энэ их гоё авдар байгаа даа тий. Энэ 1942 онд миний эмээ өвөө 2 гэр бүл болж байхдаа 2 авдар авч ирсэн юм билээ. За. Тэгээ энэ яг нөө зургаараа ингэж нөө хос гэдэг нь мэддэг нөгөө өөдөөсөө ингэж уулздаг энэ ширээ. Тэгээ нэг нь надаа байдаг нөгөөх нь бас өөр газар байдгийн. Манай нэг битээ. Энэ зүгээр та тусад нь ясна уу бас байшингийнхаа энэ өмнө нь би бүр одоогоос нэг бараг 7 8 9 жилийн өмнө Германд манай авгаа сурж байхад манай гэр мөрийнхэн тэнд байх үед би энийг зүгээр нэг юм хар цагаан зураг олж аваад тэгээ бусдын би өөрөө хийцсэн. Тойрог үсгээд тэгээд нөө мөнгөлөг зөнгөлөг янз бүрийн будаг оруулаад ингэж мингээд тэгээд яг нэг ерөнхийдөө нэг иймэрхүү бэлэн болцсон зурган дээр жоохон нэмээд
Жоохон одоо гангаруулад. Тийм байна. Жоохон фантазлаад тэгээд жааз маацсан даа. Таны энэ ер нь нэг юм архитектурын хобби, энэ зурдаг, бүтээдэг энэ чанар ер нь хаанаас өвлөгдөд ороод ирв? Мэдхгүй одоо тэгэл нэг мэдсэн. Өвөө бөгөөд бас юм хийдэг мэддэг. Манай бас жоохон тиймэрхүү байсан. Тийм үү. Тэгээ би ерөнхийдөө бас нэг тийм л одоо ёстой миний дур байна тийм. Энэ ингээл хиймээр санагддаг. Байнга шийдлийг гаргаж авал хийчихнэ. Шүнж бодоол байж байдаг өдөрч өглөө ингээл энийг ингэж хийсэн, тэрийг ингэж хийсэн гэдэг юм. Тэнс гоё шийдэл гаргах гал. Тэгэл дандаа туршилтаар оролтон тийм. Энэ орчныг нэг дүүрийн театрыг дуурайх гэж. За. Дүүрийн театрын нэг таас маасан гоё. Тэр нэг гоё зураг мураг арай нэг хэцүү. Тэр чинь аюух ажиллагаа. Тэгээ ерөнхийдөө нэг атмосферыг нэг тэгж үүсгэх гэдэг энэ төлбөр оруулах. Тийм шүү дээ. Тэгсэн мөртлөөс энэ сонгодог орчин маань өөрөө дэндүү Европ шүү дээ. Угаасаа. Ер нь бол тийм ээ. Тэгэхээр нэг жоохон дүүрийн нөгөө жоохон Монголын тэр нөгөө 50 60 онтой хосолдсон сонгодог юмыг үүсгэх гээд албар хэмээ жоохон юм хээх батай люстр эдгээр зохиож хийгээд тэг ингэж яасан. Энэ манай охиндоо дурсгаж түүх болгож энэ 2016 онд энэ Кавай гэж Японы одоо дэлхийн хамгийн мундаг том брэнд тийм ээ. Steinway Zone гэдэг одоо Германы брэнд байдаг. Тэгээ энэ хоёр өрсөлддөг. Энийг би нөө концертны зал барихтаа. За. Тэрний тайзан дээр анх эдний бүр концертны зорилттой 5 метрийн худалдаж авчихсан. Арилжааны чанараар айгүй сайн хөнгөлт үзүүлээд надад ийм дурсгал болгоод би охиныхаа энэ юм уу ингэж бичүүлээд нэр мэрийн одоо охиндоо зориулж ингээд түүх болгож үлдээж байгаа юм л та. Энэ манай охины одоо нэгдүгээр ангид байхдаа зурж исэн зураг шүү дээ. Ариун жаргалын зураг. Тийм одоо энэ ариун жаргалын зураг шүү дээ. За. Мундаг зурсан байгааз. Тийм бэ тий. Хоёрдугаар ангид. Ямар урсгал энэ тэр вэ? Мэдгүй дээ хоёрдугаар ангидаа энэ нөө герман сургуульд явж байхдаа ийм зураг зураа. Тэгээд герман сургуулийнхаа коридорт бүтэн 1 жил болсон нөө хамгийн гоё сонирхолтой зураг үзэсгэлэндээ. Тэгэл одоо хүүхд ийм сонин сэтгэл нэг ийм зураг зурсан байгаа хоёрдугаар ангидаа. Тэгээд би энийг ингээ хадгалцсан. Монгол хийцэлтэй маягийн нэг монголжуу маягийн абжуур юм урд захиалж хийлгэж ийсэн. Зургнууд маань эндээс бүр ойрхон гоё харагдана. Эндээс ингээ зогсоод зургнуудаа хараад тэр цаг үеэр аялахад бол бас л гачин гоё шүү дээ. Тийм байна. За энэ шээ. За энэ охины өрөө. Охины өрөө. Ариун жаргал. За ари. Ариун жаргал тий. Орлоо шүү. Миний охины өрөө тий. Энэ гоё хичээл тавтаа ингээ суудаг миний охин. Манай охины өрөө. Ямар юм гоё үнэртэй. Эмэгтэй хөвгтэй өрөө чал өр. Хамаагүй сэрхэн, гоё үнэртэй, эмэг замбраатай. Яг тийм тий. Гэт гоё. Ийшээ ингээд дотроо нойлтой. Тийм дотроо нойлтой. Эндээ ингээд унтдаг газар нь. Эндээ бол амралтын хэсэг байх нь шүү дээ бас тий. Эндээ хичээл номоо хийдэг, найз нөхдүүдтэйгээ бас тоглодог, барьдаг тий. Эндээ ийм гоё корпорат гэсэн мамбруу штэ. За энэ нэг бандын өрөө байна. Хамгийн бага. Грин босс өрөө тий. Ээж грин боссоор одоохондоо ээж баг хоёр эндээ. Ээж бас зураг зурна. Тийм үү. Ээж зураг зурна, ингээл байнга зураг зураастай. Орой ингээл сайхан зураг зурна. Манайхны нэг нийтлэг дур сонирхол бол нэг арай жоохон манайхан чи классик стилэнд их дуртай. Нэг жоохон хээтэй, жоохон тийм нэг тансаг дуу маягийн, нэг жоохон сүртэй өвтөр нөгөө одоо юу гэдгийг диваных нь хөлмөлч гэсэн нэг юм нэг барын хөлмөл шиг хэлбэртэй ч юм уу те нэг жоох юм угалзарсан. Тэгээ нөө минимализм гэдэг нэг юм илүү дутуу юм байхгүй. Яг хэрэгцээтэй. Яг хэрэгцээтэй зүйлүүдээр ингэсэн. Тэгээ тэрийг би нэг жоохон юм нэг арт хэлбэр рүү оруулсан. Минимализм. Гэхдээ энд бас нэг юм арт урлагийн юм нэг чимхлүүр шигтгээнүүдтэй. Тэгжээж нэг жоохон бүр нэг хит минимализмыг жоохон юу яасан. Тэрнээс шинжээ нэг айхтар тийм бялуурсан хэмээ янз бүрийн юм гэвэл баг. За гэртээ сайн танилцлаа. Ер нь та өөрөө бизнесмен тийм ээ? Олон жил бизнес салбарт одоо төрөл бүрийн чиглэлээр хүч үзэж за өнөө хүрчээ. Ер нь анхны бизнесийн гараа хаанаас эхлэв? Өдийг хүртэлх замд бизнес хийх явцад одоо тулгарч байсан хэцүү бөгөөд ололттой талууд юу байв? Тэгээд өнгөрсөн цаг үед ч одоо бидний хүсэжсэн бас нийгэм бий болж чадсангүй тий. Эргээл энэ хооронд ч юм бол яг нэг хэсэг нь бизнесийн замаар явчихж байгаа.
Тэр нь бас ингээд нэг өөрсдийнхөө онолынхаа дагуу чадхынхаа мэдхийнхаа онол гэхээс илүү амьдралын хар практик одоо эрсдэл дундор тавиа явчихж байгаа. Нэг хэсэг нь улс төр гэдэг нийгмийн нэг хэсэг нь ингээд явцсан. Улс төрчид маань улс орныг зөв чиглүүлж зөв зам руу нь оруулна гэсэн л итгэл үнэмшлэр бид нар чи харж залуу хүүхдүүд чинь урдх ажиллаа хийгээл харилжаа 8 өөрсдийнхөө эргэн тойрныг яах одоо улс орн бол тийм боломж нь гаргаад өгч. Яг хаа гадаад паспорт орон сууц өвчлөхөөс өөр боломж бол гарсангүй л дээ гүндээ. Зүгээр яг хамгийн нэг нандин юм нь бол бас нэг эрхчлөө гэдэг юм өнөөдөр бас нэг жоохон ч гэсэн байгаад байна. Одоо энэ эрхчлөө маань бас нэг хугараад байхгүй болчих бас нэг тийм эрсдэлтэй цаг үе дээр ингээ зааг дээр ирсэн. За энэ бол одоо нөгөө хүний сонгох эрх гэдгээс эхлээд явна штэ. Тэгэхээр одоо сонгох эрх чинь бодлоондуулж гин, сонгох эрхийг чинь лойрдж гин, сонгох эрхийг чинь өөрчилж гин, сонгох эрхийг чинь төрийн байгууллага, улсын бүртгэл хил хамгаалах, тагнуулын газартайгаа нийлж агаад чамааг үгүйсгэж чадж гин. Сонгох эрхийг чинь бас бүдүүлгээр зөрчиж гин. Тэр нь одоо чамааг ядуу хит болгож аваад халамжийн мөнгө, янз бүрийн тэтгэлэг, янз бүрийн сүлжээ, путевк, нийгмийн халамжаар чамайг дулдуулж сандлыг чин ирэх барьж байгаа төсвийг захиран зарцуулж байгаа талдаа өгүүлж байна. Чамайг байхгүйсэн чамайг асар их байхгүй хаяган дээр бөөнөр нь бүртгэж хийлгэж байна. Ард иргэдийн мэдээлэл мэдлэгийг мунхруулж асар их ард түмний нийтийн төсвийн хөрөнгөөр өөрсдөө сурталчилсан асар их үзэл суртлын коммунизмын шахуу баримтат кино нэвтрүүлэг ямар их цацж байна. Засах цаг, засгийн цагч кино ингээл одоо бүр ингээ коммунизм шиг нэвтрүүлгүүд гардаг болсон шүү дээ. Хууль шүүхийн бэлэгдэл болсон Фемида гэж одоо Зевсийн 2 дахь эхнэр гэдэг одоо юм бурхан байгаа шүү дээ. Хуулийн бурхан. Сэлэн барьсан эмэгтэй байгааз нүдэ боц. Нэг гартаа динс барьсан. Динсээр динсэлж хэнийг ч ялахгүй. Ах トゥ хамаатсан садан байна уу, найз байна уу, дайсан байна уу хэнийг ч ялахгүй нүдэ боцсон. Тэгээд динсэлж агаад хайр найргүй сэлэмднэ гэсэн ийм бэлэгдэл штэ. Ерөнхий утга нь бол бэлэгдэл тийм ээ. Тэрий чинь нөгөө хамгаалах үүрэгтэй, тэрийг нандинах үүрэгтэй хүн чинь хин. Нөгөө үндэсний аюулгүй байдлын зөвлөл буюу ерөнхийлөгч улсын хурлын дарга ерөнхий сайд. Мөн үү? Гэтэл нөө тэд нар маань өнөөдөр зөвхөн өрсөлдөгчийг намнах гэж нөгөө бурхны маань сэлмийг булааж авч цавчичаад найзтай болохоор бурхны нүдийг боож гарыг барьчаад хоорондоо зодтолдох болохоор сэлмийг булаацалтаад одоо яг л ийм дүр төрхтэй явж штэ манай одоо зүүрлүүлж ярихад хуулийн маань одоо орчин онцгой илүү нөхцөл байдал дээр хуулийн хариуцлага бүр хэд дахин илүү энгийн иргэнээс давуу тооцогддог. Ийм хариуцлагын тогтолцоотой болох хэрэгтэй. Ард иргэдээс итгэлийн авч очисон тэр улсын их хурлын гишүүд ард иргэд нь шууд санал асуулга хийгээд жил жилдээ эргүүлэн татдаг тэр эрхийн өгөх хэрэгтэй ард иргэд. Тэр ард иргэдийн зар цулыг очисон шүү дээ. Ард иргэд нь таалагдхаа байгаад хуурцсан бол ард иргэд нь дараа жил нь эргүүлээ татдаг. Ийм эрхтэй болгох ийм хариуцлагын тогтолцоотой хууль хийх хэрэгтэй. Тэгвэл энэ их хурлын гишүүд чинь 33 тэрбум төгрөг хөгжлийн банкнаас хусчаад энэ чинь зүгээр зээл шүү дээ. Ард түмэнд оногдох хөстө жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг хусчаад энэ чинь зүгээр зээл шүү дээ гэж ингэ мэлзэж чадахгүй байхгүй юу? Ард иргэд нь сонгосон юм чинь буцаага татаж чаддаг. 4 жил ингээд хуурагдаад алдчихдаг биш. Жил жилдэн дүнгийн тавиад ард иргэд нь санал асуугаар буцаага авчдаг. Жилдээ хамаагүй шаардлага хангахгүй тэр тойргоос 4 их хурлын гишүүн 4 дахин сонгогддог л дээ. Яагаад байж болохгүй гэж. Энэ заавал сонгуул гэхээр их төсөвтэй холбоотой биш үү? Өнөөдөр техник технологи хөгжсөн. Бүртгэлийн систем сайжирсан. Хурууныхээ шуудан холбоо сошиал сүлжээ юугаар чамаагүй саналаа өгөөд дараагийн гишүүний томилоо явуулчих болно шүү дээ. Энэ хуулийг мөрдүүлэхэд найраа, наймаа, найз нөхөд байхгүй. Энэ утгаараа Монгол улсад бол энэ 30 жилийн төгсгөл нь ирчээд шүү дээ. 30 жил нэг энэ ч өөрөө үйлчлэл. Одоо 30 жилийн төгсгөл болцсон. Ард иргэд энэ дээр залхацсан. Энийг нэг манай одоо ирэх барьж байгаа ман нам нэг шин цаг үеийг эхлүүлж ингээ хуурах гэдэг.
Энэ бол эхлүүлэг баг. Шинэ цаг үеэр мандгүйгээр огцоош нь шинэ форматаар эхэлнэ. Тэрнээс тэгэл нэг 100 жилийн настай гэл ингээ үргэлжлүүлээд ийм хэдийн байхгүй. Энэ шинэ цаг үеийн шинэ эхлэл шал өөр шинэ цаг үеэрээ органикаараа хийгдэнэ. Энэ ихэн хүссэн хүн хийдэг юм биш. Энэ өөр нийгмийн сэтгэл зүй уур амьсгал дээр хийгддэг ийм том өөрчлөлт. Бид нэр энэ шинэ цаг үеийг эхлүүлэх ёстой. Энэ шинэ цаг үеийг эхлүүлэхэд бол заавалчгүй их цэвэрлэгээ гэдэг ойлголт заавал байх ёстой. За. Бид нэр их цэвэрлэгээгээ эхлэх ёстой. Ингэжээж зөв голдролоо орох ёстой. Тэрнээс биш шударга ёс гэдэг үгийг ашиглаж эрх мэдлийн төлөөх тэмцэлтэй нэг сүүлийн энэ 30 жилд байнга үзлээ шүү дээ. А зүгээр өнгөрсөн сонгуулийг хэдүүлээ ярил л да. Одоо өнгөрсөн 6 сарын улсын хурлын сонгуулийн тий. Энэ дээр ингээ харахад ч Монгол улсын нийт 1.7 сая шахуу иргэд сонгуульд оролцлоо. Монгол улс албан ёсны сонгуулийн насны 2 сая 100 мянган сонгогч насны иргэдтэй. Гэтэл энэ дээр засаг захиргааны бүх эрх мэдлийг аваад төсвийн хөрөнгийг хайр гамгүй цацаад ард иргэдийг мөнгөөр асар их хэмжээний халам маламж гэсэн нэрэнд дуудаад дээрээс нь бас маш олон энэ бие даагч нарыг саналын хоёрт хувааж хакердэж маш олон ийм бүдүүлэг нэг хүний хаягн дээр олон 10 хүн бүртгэдэг юм. Ийм олон засаг захиргаан дээр суурилсан эрх мэдлийн том түрэмгийл хийхэд мань дөнгөж 42% саналаар гарч ирж байгаа жишээ. Монгол улсыг 100% өдөрч. Энэ мажоритар гэж тогтолцооны чинь системийн чинь буруу. 58% нь мань үгүй гэж яхад 58% чинь 0 болж хувираад 42% чинь мажоритар гэдэг утга 58 чинь бутархай байсан болохоор 100% ялгчихж байгаа. 3 сарынхан дараа иргэдийн төлөөлөлтийн хурлын сонгуул болоход манын дэмцсэн хүмүүсийн санал 30% болсон. Энэ өөрөө ман сайн муудаа гэж байгаа биш. Иргэд дүнгээ тавьж чадаад байгаа байхгүй одоо. Хууртагдахгүй байна. Магадгүй нөгөө манын дотоод тэмцэл явж явах цаг үед бол бас энэ тал нь илүү их шударга юм болчих юм болов бас гордоод иргэн хүний хувьд би ч гэсэн бас гордоод ингэжсэн бол тэр юм чинь итгэл найдвар чинь хугараад байна шүү дээ. Төлөөлөл нь залуу хүн гарч ирж байна. Ирэх барьж байгаа талд ч. Энэ залуучууд яг нөө ах нарынхаа арга барилаар ажиллаад байна шүү дээ. Зүгээр яг залуу нь бол залуу байна. Биологийн нас нь. Биологийн насны залуу боловч сэтгэл хандлага бол маш хөшин байна. Пост коммунист яг хэвээрээ байна. Би бүр гайхдаг энэ гадаад улс оронд ямар их өртөө байлээ бид нэр. Засгийн газрын өөр гэдэг 7 гаруй тэрбум доллар. Түмнэрээ өртөө шүү дээ. Бараг 27-8 тэрбум долларын аж ахуй нэгжүүдийнх нь өөр. Зөв гадаадын хөрөнгө оруулалт юм. Улсны юм ядуу. Вакцин авах мөнгөгүй. Тэгсэн мөртлөөсөө эзэдүүд нь удирдлагууд нь өстой сүртэй гоё нөө ингэж жаяг байдгийн ийм Монголоо алдсан ийм юм мэдэхгүй дээл өмсөж мэдэхгүй гаал. Өөртөө айгүй мундаг бүр ингээл эртний баатар бурхад шиг дээлмэл гоё юм ойчаад тэгээд ив ичихгүй үр тавиад өрөө хулгаалаад үр тавьсан зээлээ хулгаалж өөртөө идчихэд тэгээ ичихгүй айгүй тансаг найр хийгээ яваад. Чи өртөөвөл тансаглаж болохгүй шүү дээ. Чи хүнд өрөө төлөх ёстой байхгүй да. Чи тэрнээс чи надад өртөн байж чи айгүй гоё алтан цаг зүгээд айгүй үнэтэй хувц өмсөд айгүй үнэтэй машин аваад амьдраад иж болохгүй. Энд чи энгийн л философи байхгүй. Энгийн онол байхгүй. Өрөө төлөх ёстой байхгүй. Чи өрөө төлтлөө зогсоо зайгүй даруухан ажиллах ёстой. Чи өөрөө асрах баян болоо ашигаа олцсныхаа дараагаар тэр алтан малтан малгай залгаа тэр одоо юу гэдгийг гангараа яадгийн байгаа чи өстой луунгаа иднү яана уу тийм ээ. Тэрнээс ядуу улс ингэж болдгүй. Ядуу улс бүх юмаа хэмнэх ёстой. Ядуу улсын эрх мэдэлтэн сайд дарга их хурлын гишүүд ийм өндөр үнэтэй машин унж болохгүй. Манай өнөөдрийн эдийн засгийн үзүүлэлт гадаад үр цэртэй байгаа улсын энэ ард түмний зарц болёо гэдээ очсон их хурлын гишүүд сайд нар бол ард түмнийхаа зарцсан юм уу ард түмэнтэйгээ цуг автобусанд нь явчих хэвээр. Ард түмэн автобусанд тэд нар автобусны даанаас ард нь дагаа шогсож явах хэвээр. Ийм л одоо хэтрүүлж хэлэхэд ийм л дүрм үйлчлэх ёстой. Хэрв эрүүлэр сэтгэж чадж байгаа бол.
Харамсалтай нь ард түмний зарцагчид энэ ч 400-500 сая машин суучаад ард түмний мөнгөөр эзэн гэж байгаа ард түмэн өөрөө явган шалдан автобус нь чиглэлдээд ноорхоо гэртээ сахилгааны монтажтай тэнцэн үр хүүхдүүд нь шатаж өгөөд охтууд нь биеэ үнэлээд тэрийн нөгөө нийгмийг бузралж байгаа гажууд болж байгаа шүүгч нар нь худалдаж аваад нөгөө охтуудын хоолных нь ходоодынх нь амьдралаар нь огт байхгүй юмыг бол одоо яриад байгаа юм биш. Энэ бүх юмыг бодохоор үнэхээр бухимдах юм. Иргэн хүнийхээ хувьд өөрийнхөө бүх насаараа хийсэн ажил, бизнес, ашиг үр шимийг хүртээд чимээгүй сайхан бие оторлоод амьдрах шиг амархан юм алга. Гэхдээ үнэхээр тхийг хүсэхгүй. Бүгдээрээ сайхан амьдраасаа. Бүгдээрээ юм боломж биш. Цүнх барьж гүйж, эрх мэдэлд хүрж, нийтийн амьдралыг самраад агаад иргэн хүнийхээ хувьд харамсаад, бухимдаад тэгээ энэ бүх юмд бас дуу хоолойгоор оролцож энэ олон нийтийг синхруулж олон нийтэд бас нэг дуу хоолой нь болж олон нийтэд бас нэг нүдийн нээж гэрлийн асааж өгөх юмсан л гэсэн юм нэг хүсэлтэйгээр л ингээд яагаад юм. Тэрнээс биш одоо тэр улс төрд очиж надад нэг байшин савтаа болчих юмсан. Уурхай компанитай болчих юмсан. Гэсэн надад бол одоо хүмүүжил тийм одоо удам тийм одоо үзэл бодлол огт байна. Нөгөө иргэн баян бол улс баян. Швейцар руугаа хөгжихэд нэргээд одоо нөгөө түүхэн мундаг том философуудын юунууд байдаг ч одоо Солин Данзангуй эднэр хэлчихсэн. Тэгэхээр бид нэг ийм том одоо хөгжлийн өгөгдлүүд нь байхад хөгжихгүй байж гин гэдэг үл энэ бол асар том мунхаглал, асар том сэтгэл, оюун амьдралын туршлагагүй хүмүүсээр өөрсдөө өдөртүүлж байгаагийн л тод баталгаатай жишээ. Тэгэхээр мал хөдөө аж ахуй гэдэг энэ юун дээр суурилсан ирээдүйн хөгжил Монгол улсад байх ёстой. Тэрнээс бид нэр үйлдвэрлэлийн ард түмэн бол байж чадахгүй. Уул уурхайн орлого гэдэг үл энэ зурд юм. Тэгэхээр хөгжлийн гарц бол тэр. Иргэн бүр ийм том уудам газрынхаа эзэн болсон хөдөө амьдэрдэг. Өөрийн гэсэн хүнсний хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг. Ах トゥ хамаатан саднаа ажиллаулдаг. Энийн төрөөс нь санхүүжилтийн хувьд нөгөө их хурлын гишүүд өгдөг жидүүгийн хэлбэмжээнд дэмжиж өгдөг. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нь 100% татвараас чөлөөлдөг. Ингэсний үр дүнд нь иргэн болгон өөрсдөө хүнсний ногоо малын гаралтай түүхийд экспортлох хэмжээний экспортлогч валют олдог иргэн бүр өрх бүр ийм чадвартай болсон. Өрхийн эдийн засаг гэдэг юмныг нэгдүгээрт харсан. Ийм бодлоготой улс орн болох юм бол Улаанбаатарт шамбаарлцсан ямар ч эдийн засаг санхүүгийн нэгтрэл төв биш байжээж 90% ийм малаа алтаад ирсэн ядарсан гэр хорооллын төлбөрийн чадваргүй ард эрэхтэй халамж аваад амьдэрдэг биш. Төр засгаас халамж голохгүйгээр өөрсдөө асар их валют олдог. Үйлдвэрлэл одоо хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хийгээд өөрсдөө экспорт нь гаргадаг. Ийм баян чинэлэг ард түмэн Улаанбаатар хот өнөөдрийн 1.6 сая хүн гам биш. Ердөө 500-600 мянган хүнтэй төгжрөл утаагүй ийм сумхоо хот болох. Ийм концепцийг би их боддгийн. Энийг бас хүмүүст бас ярьдаг. Энийг бас дахиад хэлчихье. Тэрнээс бид нэр залуус хотхон гэд дахиж олон шамбаарлцсан орон сууц мос урьж яасан ч болохгүй. Энийний ард хүний амьдрал, хүний орлого байх хэрэгтэй байхгүй. Энэ бол бид нар тийм хүн ам ихтэй улс бол ийм том хотын системээр явна. Бид нар бол газар нутаг томтой хүн ам маш цөөхөнтэй улс. Бид нар иргэд маань бол хөдөөнөө малтай газар тариалантай баячууд байх хэрэгтэй. Тэрнээс биш энэ чинь орон сууцны моргежийн энэ банкнуудын арга зайланд орсон засгийн газрын мунхаг бодлогын дагуу орон сууцны өр төлөх бүх насаа амьдраа зориулах ийм ширэнгэн бетонон ойд амьдардаг. Тэг ажилгүй, орлогогүй ийм боолын тогтолцоонд амьдарч болохгүй. Энэ бол том алдаа. Тэгээ тав төрийн яриа ингээ сайхан үргэлжлээ суугаад байхаар байна. Үнэхээр бас сайхан гэр бүл ирж сайхан зүйлийн тухай зөндөө ярилцлаа.
маш их баярлалаа. Тэгээд уг нь бол би өнөөдөр танад хоны гэсэн бодолтой ирсэн юм Мишака хүртэл зүгэндээ хийгээд аваад үрээд ирсэн байхгүй. Болно шүү. Болох ч болох л баг. Гэхдээ нэг бас цар дахал бас харьцангуй бүрэн арилчаагүй байна тийм ээ. Гатуураас тэгдэл нэлээд байна. Тэгээд би нэг яасан юм нэрэд нэлээд бас олон нялх хүүхдтэй байгаа учраас энэ удаа бид нар ингээд одоо явъя да гэж бодож байна. Тэгээд дараа яг гамбалдахын төшөө хонох юм зөндөө гарах байлгүй. Дуртай үедээ ирээд ханаараа. Дуртай үедээ ирж хон болно. Ярих сэдв юм мунтах ш тийм ээ. За ингээд нэвтрүүлгийн маань саналыг хүлээж аваад гэртээ сайхан ураад үзэгч олонний маань сайхан гэртээ зочлуулад сайхан яриа өрнүүлсэн танаа гэр бүлийнхэн маш их баярлалаа. Танаа гэр бүлд эрүүл их, аз жаргал хамгийн сайн сайхан бүхний дээдийг бүх үзэгчдийнхээ өмнөөс өсөн өрөөё. За баярлалаа. Манай гэрт ирж сайхан нэвтрүүлгээ хийж гэднэрт бас намайг бас тодорхой хэмжээнд бас өөрийнхөө үзэл санаа ярих боломжийг олгож өгсөн баярлалаа. Баярлалаа. За дараа энэ нөгөө өвчин карантин янз бүрийн дуусгаар сайхан ирс хоноор. Тэгээ. Ёстой яг нэг ирж байгаа сайхан махцах шараад гэдэг лээ. За гүт. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Намайг хайрладаг сэтгэл бүхний төлөө намайг магтсан уран бүхний чин төлөө надтай хамт ууж дуулсан бүгдийн төлөө Ding 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 ding